Монголчуудын MBL радио 88-ны гурван дээр сугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн аврам амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгаая гэсэн уриатаагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд өрдөг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 22-ны мягмар гаргийн Яна нэвтрүүлэг эхэлж байна. За студид хөтлөгч Мега, Чимба, Хар Чимба. Яг гоё эхэлчихсэн яаж вэ? Марцчлаа цаг хэлж байгаа. Анчгаа гэрлээ. За найруулагчаар мөцөдгийн төвшин баярнаар ярьлаж байгаа. Нэвтрүүлгийн хамтран найруулагчаар таныг сонсож байна. Интермед эмнэлэг. За мөн Япон чанарын Такадагаас чанар бол айлгүй байдал акапена наглаад хамтран ярьлаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв өрөмөц асуулт. Айгуу хөвгөлтэй болсон сая. Хошгонж байгаа байлгүй. Би танарт тийм айгуу тийм өрөмөц асуултууд тавина шүү зэ. Чи хошгонж байгаа юм шүү. Йоо. За. Эхний өрөмөц асуулт. За өнөөдрийн сэдв дээр ямар ч асуултууд ирж магадгүй бол хурд хариулаад явна гэж шүү зэ. Яа бүү зэ. За. Энийг алхаад бүгд хариулна шүү дээ. Хэрв та ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр дэлгүүрээс бараа худалдаж авах боломжтой бол аль дэлгүүрийг сонгох вэ? Тэгэхээр энийг вэ штэ. Вэж. Энэ хардаа ямар нэг дэлгүүрийн нэр хэлэхгүй байх нь штэ тий. Хүнсний дэлгүүр юм уу, электрон барааны дэлгүүр юм уу, секс шоп юм уу, эсвэл одоо дотор усны дэлгүүр юм уу гэдээ ингэ хэлэх нь штэ тийм үү? За окей. Асуулт ойлгочихлоо тий. Хатыг тавтаад өгөөч. Хэрэг өрмөц асуултыг хулгай хийнэ гэдэг юм уу? Адлаад. Тэгийг байна. Хэрэг та ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр дэлгүүрээс бараа худалдаж авах боломжтой бол аль дэлгүүрийг сонгох вэ? За. Секс шоп. Яагаад гэдгээ тайлбарлана уу? Дилдо аавна. Юу эдий? Гоё бэти. Иштэй чихэр. За, Чимба. Адилхан. Чиний мэдгүй доороо магар барьцаа нэ. Мегагийн авч байгаа юм нэмэгтэй хүнд хэрэгтэй байвал яах вэ? Оноосоо дилдо чи нэмэгтэй хүнд хэрэгтэй байхгүй юу? Тийм үү? Та бас мэдээд байгаа юм уу? Чимба хоёр л мэдгүй байна. Ажрах тийм штэ. Бас адилхан. Тэнгүүд манай чимба болохтой те. Нөгөөдгийг нь мэдгүй аваад бас хэрэглэн. Юу? Ямар гоё юм бэ? Йоо. За, чаас нэрнгээс адилхан юм уу? Чи спорт барааны дэлгүүр орохгүй юм аа? Эхлээд бол супермаркет гэж бодсон. Амар том олон юмтай дэлгүүр санаанд орсон. Тийм үү те. Бас шуналтай. Йоо. За. Анжгаа. Үнсний дэлгүүрээ. Үнсгүй л бай. Бус чамаа алга юм бол. Би таныг үнсэх тухай биш өөр юм бодлоо. Ер нь бол хүмүүс тачаасаа барьж дэлгүү гэж байгаа шүү дээ. Үнсгөөс гадна. Би штэ те. Онцлогчтой байлгүй те. Тэрэгдээд байгаа. Заваараа тагааж. Өөрөө заваарлаа юм. Гү би өөрөө өөртөө ашиглая гэж ярьсан шүү дээ. Дилтогоо гэж. Дилтогоо. Тэр онцлогчтой байлгүй те. Чи гарч аваад ихтэй дилтогоо тайлбарлаж өгөрөө. За юу гэдгийг хэлж өгөрөө. За. Үгүй тийм шүү дээ. Дилтогоо гэдэг нэг залуу байдаг байхгүй. Бүгд өнгөө гэсэн залуу юм уу? Ар хангаа би бол дотор усны дэлгүүр орно. Солилоотойгоо явуулснууд маш. Тэг өсөд өгөх яах юм? Хамаагүй ямар тэр тэгээс тэр дэлгүүр дотор ямар амьдрах гээд байгаа зүгээр орж худалдаа авал тэгсэн үе андаа амьдраг ээгүй энэ одоо амьдрдаг бодчих. Жилдээс тэгэж эртний худалдагчлаа. Чи жилд хэдэн дилдо авах вэ? Би юу? Сард нэг удаа авахд л болно шүү дээ. Тэг 24. Чи сард нэг дилдо гэж юм. Жилд хэдэн дотор ууц авах вэ? Хэдийг чамаагүй хязгааргүй ш дотор ууцвал эмэгтэй хүний зэвсэг. Би сая ингэнэ сард нэг удаа тэгээ нийт 24 удаа авна гинэ. Сараас маш шунал нэр. Сард 2 юм байна гэдэг чи. Би бол тэ 365 оны 365-д нь 24 цаг идчихэдэг хүн. Хүүшээ та одоо юу баярлцсан. Хин таныг ер нь жилийн ирэх үгсэн. Нэг удаа л ороод гар гэж яах чи даварцсан. Бүр жил мэдрүүлээ бүр ингээд дотроо орж ирсэн болгоно ярьж болдог гэж бодоо юу. Үнэгүй гэсэн. Би бүтэн жил үнэгүй явна. Хөөе, танд ерөөсө бүтэн жил бил гэж гэнч хэлээгүй шүү. Манай зохиолч надад орж ирэхээс өмнө гошгоноод хэлсэн байсан. За дараагийн асуулт. За дараагийн өргөц асуулт. Өргөц асуулт 2.
Йоо. За би гэхдээ энийг юу агаад би мэдгүй шүү. Манайхаа. Үнээр заяа та нар нөхцөл байдлаа мэдж байгаа сте тий. Хэрв таны ажил цалингийн 3 өдрийн завсарлага өгсөн бол тэр өдрүүдэд та юу хийх вэ гинэ? 3 өдрийн цалинтай амралт юм байна. Тийм л юм шиг байна тий. За. Би юу лээ те? Үгүй ээ. Хөө чимбаа. Тэрэлж гараа. Давраад гараа. Тэрэлж гараа л явчих сураагүй ш. Одоо тэрэлж явдаг үйлрэл ихэлсэн байна. 3 өдөр. Инаач юу нэг тэрэлж явж үзээгүй хүмүүс дагуулж явдаг гэсэн. Чимбах тэгэж те гол эрдэр охтууд байгаад яагаад тэрэлж гэж мэдхүү. Ой, цалинтай 3 өдөр юм бол 3 4 5 дахь удаж аваад тэгээд сайхан тал руугаа гараа шүү. хин ер нь 3 дахь дөрөв. Дураараа. Айгуу дураараа яваа. Бүтэж супермаркет оруулах. Өдөгөө юм бүтэж аваад гэдгснээ. Имэгтэй худалдаг. Өдрөө өөрөө сонгоод бас. Яг 3 дахь дөрөвдөг та. За тэгвэл 1 дахь 2 дахь 3 дахь ч байсан болно шүү. Гараа шүү. Үгүй 1 дахь 3 дахь 5 дахь. Новшир шүү дээ. Дунд нь 2 дахь дөрөвдөд ярьж ажиллаа хийн андаа. Бас новшир шүү дээ. 1 дахь 3 дахь 5 дахь гэсэн. Тэгвэл 5 дахьт нь гараа шүү. 2 дахь 3 дахь 1 дахь гээд янз бүр гоё. Үгүй та ингэж штэ. Та нэг өдөр сайхан тал явлаа буцаадаа шээ. 3 өдөр явлаа 4 өдөр нааш ирлээ. Би ер нь сайхан тал очоод нэг жаргачаад ирлээ. Та нар юу харах вэ? Үгүй жаргаамааргүй сэдвэхэд уул хариул. Хүшээ. Сайхан тал явмаар байна. Хөөе, өчтөр хойлоо 4 цагийн шуунаар ярьсан биз дээ. Өдөр болгон онгоцоор нисэж хичээлдээ явдаг хүн байна цаачаа. Байна. Би тэгэхээр би яах вэ нэг 3 цаг нисчээд ирэхэд яах вэ 3 өдөр тийм ээ? Тийм шүү дээ. 3 цагийн нислэг. Тийм 3 цагийн нислэгтэй газар Гялсмэс Солонгос явчаа. Тэгэл 3 хоног нэг Арбат гэдэг үү? Юу гэдэг вэ? Бас ажил. Яа зүгээр аа онгоцоо зарлыг олно ш тэр чинь. Бас Арбайт хийчихээ. Цалинтай амарч байгаа амралтай. Амармааргүй байна. Би ч амар тийм нэг хөдөлмөрч хүн болохоор ахватлаа. Нэрээ 3 хоног Солонгос очиж ирэл та. 3 цаг нисэх юм чи. Тийм шүү дээ. Чи зүгээр очиж 3 хоног ариукыг самарчаад өрөөд. Тэгээ. Ерөөсөө тэгээ. Шийс гарах юм ба шууд. Гүй тэгэл тэр чи. Бас дуураараа. Айгу тураа. Үүшээ тэгээд эн чинь юу штэ би 3 хоногоо надад ингээд за би тэднээс тэдний хооронд явъя гэ тэгэнгүүтээ тэгэл тэр хооронд нь газ материал өгөөл бүрдүүлээд. Тийм байхгүй штэ. За тэгвэл визгүй газар руу явчаад ирээ. Бали визтэй л андаа. Бали визтэй илүү. Чи ариукыг жээжүү төрөөд иргээл жээжүү рүү. Оо яг үн. Тийм шүү дээ. Гэтэ би жээжүү явцсан чинь жээжүү явмаа байна. Гэтэ ихчээ бас 1 дахь 3 дахь тавдаг шүү. Навшид. Төрөний дээр анжгаыг хэлсэн яг гоё байхгүй. 5 яваад хагасаа бүтэн сайн нэгдэх гэ те яг ингээ гоё таарч байгаа байхгүй. 1 дахь 3 дахь 5 дахь л яв гэсэн байхгүй юу? Ариуктай уулзах шүү дээ. Би гэтээ захирал хэлсэн бол яг тэгж 3 өдөр яана. 1 дахь 3 5 дахь өдөр амнаа хөө. Тэгэл яг тэгж явлаа. Би амрахгүй. Чи тэгвэл өөрөө наад нөхцөлдөө яах вэ? Арх уу яадаг юм би. Би 1 дахь 3 5 дахь арх уу яадаг юм би. Тэгэнгүүтээ чи 2 дахь 4 дахь ажиллаа хийх юм уу те? Чам шиг хүн бол босч ирэхгүй чи бол амжихгүй. Үгүй би 1 дахь өдөр үгүй бүр үүрийн жингээс үчийн бүр үүр дуучна. Чи ажил дээр уйлаа сууна. Өмнөх ус ариг гараагүй те. Та нар шиг нэг тийм 3 хоногийн амралтыг сайхан тал жээжүү явна монж гэж сайхан үүрийн жигээс үчийн бүр үрдлээ ууж агаал маргааш нь номоогоор би юу агаал баах уу цай зөөлгөж шараа тайлал тэгээ номоос хөрх уц муцаар ярьж штэ тэнгүүд нь дахиад орой шууд 18 цагт ууралдаа дахиад буугаал эхэлнэ анжигаах гэлэгч байштайгаа би тэрийг бас чирчжээ тэр жээжүү сайхан талд байгаа шүү тэнгүүд 4 дахь өдөр чимбахаараа сайхан баах цай зөөлгчөөд би сайхан талд байгаа шүү. Би жээжүүд байгаа шүү. 5 дахь өдөр би ч уугаа сууж байгаа шүү. Чамд одоо битээр байх юм чи хамт уухгүй ч болтохгүй. Би нэмээгоо Чи явах газар олоогүй тань ингээд суугаад чэжүү явах уу сайхан тал би ч уугаа сууж байгаа шүү. Тэрэлж явах уу сайхан тал явах уу жээжүү явах уу? Чи жээжүү явж үзээгүй сте. чимбахта 5 дахь өдөр тэрэлж яв. Бит хоёр бол тавтууд юу дараалж өгөн чөлөө. Хүүшээ. Хүү хамтран ажиллагчийн цаг болцсон байна. Бүр өнгөрөөд бүр болохоо ялаа. Золботой болоод төрөөд ирсэн. За бүгд ингээ хилцэн 2 дахь асуултанд хариулсан тий. За Улаанбаатар хотод 17 цаг 22 минут болсон. За манай энэ найруулагч хөөргий санал асуулгаар оруулсан. Энэ найруулагчийн санал асуулга бас биш шүү. За би мэдгүй. Хэрв та аль нэгийг нь сонгох хэрэгтэй байсан бол алийг нь сонгох вэ? Гинэ. За Аад нь алдартай байх,
бэд нь мөнгөтэй байх. Энд чинь янз бүрийн асуултууд ч тийм байна. Дураараа тийм. Сэтгэлтэй өрөвс асуултууд учраас өрөвс л асуулгаа. Сэтгэл санааны бэлэн байдлаагаараа. Хатагтай мөртлөө мөнгөгүй байх нь шүү дээ. За бэд нь мөнгөтэй болох, вэд нь аз жаргалтай байх, гэд нь цаг завтай байх гинэ. За манайхан санал асуулганд идэвхтэй оролцоорой. Хэмж болох юм уу? За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таныг сонсож байна гэсэн уриатаагаар интернет имлэг хамтран ажиллаж байгаа. За энэ 5 дахь өдөр жинхнээсээ очив шүү манайхаа. Интернет руу. Яаж байгаа? Интернет яаж байгаа гэхээр ийм нөгөө нэг хавдраар утсан хүмүүст зориулсан мэдээлэл зөвлөгөөг үн төлбөргүйгээр өгч байгаа. Өвцөн асуултуудад Тийм. Аль өршөө онцлогдсон хүмүүс шүү. 5 удаагийн ийм үйл ажиллагаа явуулсахаас эхний 2 нь өнгөрцөн. Одоо дараагийнх нь болохоор 4 сарын 25-ны баасан гаригийн 15 цагт болно. Төв байран дээр шүү. Яг нөгөө нэг апугийн хажууд байдаг тэр төв байран дээр. Одоо ардаа ингэдэг байхгүй юу? За одоо өрсөн нэрэл хүслэгээр ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар ингээ хавдраар онцлогдчихлоо гэж сонсонгуудаа даа ялангуяа ирчүүд зүгээр л баг би одоо ингээ үхэх юм байна гэдэг сэтгэл санаагаар унцдаг. Цаашаага юу хийх юм дахиад давтан ингээ шинжилгээ өгөх ёстой мó? Аль эмнэлэгт 3 дахь шатныхаа эмнэлэгт хандах ёстой мó? Хаана ямар эмчтэй очиж үзүүлэх? Тэнгүүд нөгөө гэр бүлийнхэн ч гэсэндээ те одоо нөгөө хүнээ яаж сэтгэл санаагаар дэмжих юм? Эсвэл ингээ им уулгаад байх юм уу? Одоо ямар ч эмчилгээгүй болцсон юм уу? Эсвэл ингээд эмчилгээ авах боломжтой мó? Ямар хоол унд идэх ёстой юм бэ ингээд юугаач мэддэггүй л ингээд бужигналтаад байдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө яасан бах нь хавдраар онцлогдсон хүмүүс хаана хандах юм? Дараагийн шинжилгээ онцлогоо юу байх юм? Төлбөр мөнгө нь хэд болох юм? За ямар хоол идэж ямар дэглэн барих юм гэх мэт ийм олон асуудал тухайн гэр бүлд гарч ирдэг учраас зөвлөгөө мэдээллийг үн төлбөрөөр өгöd нь штэ. За яг энэ интернет имлэгээс зохион байгуулж байгаа 3 дахь өдрөлг нь одоо энэ 7 хоногт болж байгаа шүү дээ тий. Өмнөх хоёр нь болохоор улаан болоо ходоод байсан бол дараагийнх нь элэг цус нойр болчихроо одоо хөх умаа үзүү өндгөвчний хор тавдрын онцлогын хэмжээний хяналт гэсэн ийм өдрөлөг болох ч байгаа юм байна. Нэрээ би ходоодныхоо ургацгийг авахулсан шүү дээ. Тэгээд эдийн шинжилгээ гэж авдаг юм бэлээ. Тэгээд тэр эдийн шинжилгээгээр уусаа хоргүй байсан учраас ямар нэгэн асуудалгүй эмээ ингээд сар угаарай гэдгсэн. Гих мэдчихлээ одоо ингээд бас мэдээлэл зөвлөгөөг бас авах нь шүү дээ тийм ээ. Яг үнэ. Сайн нэг хэсэг одоо бид нэрийг үзлэгтээ орчоод тэрний дараа би ундрахтаа нэг сар солонгуудаа ингэ үзүүлгэсэмд үзүүлээд явчихсан байхгүй юу. Тэнгүүч хүн нэг аюу гой мэдрэмж авдаг юм. Ягаад гэвэл за ер нь одоо нэг хэсэгтээ дайчгүүдээ бүх юмудаа үзүүлсэн гэдэг. Тэгэхээр яг энэ боломжийг ашиглаад бас үнгүй зөвлөгөө мэдээлэл өгнө гэж одоо очоод нэг онцлолттой. Яг үнэ. За 5 сарын 9-нд уушиг голтын хор тавдрын онцлогоо эмчилгээ хяналт байгаа юм байна. 5 сарын 23-нд болохоор бусад төрлийн хор тавдрын онцлогоо эмчилгээ хяналт гэсэн ийм өдрөлгүүд явагдах юм байна шүү. 14 хоног тутамд нэг болж байна гэсэн. Тийм. За ингээд тайлбар дэлгэрэнгүй мэдээллийн 77 техник 11 гэдэг утаснаас аваарай. 77 техник 11. За интернет хоспитал Монголиа гэж латинаар бичээд фэйсбүүк руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таныг сонсож байна гэсэн уриатаагаар интернет имлэг хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өрмөц асуултууд үргэлжилсэн. За 3 дахь өрмөц асуулт. За өрмөц хариуллаа би. За ядралгүй үргэлж ямар хоол идэж болох вэ? Ядаргаа тайлах ясны шил. Ямар өрмөц асуулт вэ? Чат GPT зохиолсон биш үү те. Асуултуудыг нь баг ядралгүй ямар өрмөц хоолоо. Үргэлж дандаа ингээд үргэлж ямар хоол идэж одоо уйдахгүйгээр ямар хоол идэж болох вэ гэн үргэлж гээд байгаа байхгүй юу? Байнга л идэх хоол юм байна л та. Гурвтай шил. Байнга штэ. Өөр аргаалга. За. Байнга юм чи одоо өөр аргаалга. Тэгэхгүй бол хураа хоол идвэл гороож өөхөх байх. Гэхдээ тэгтээ баг багт эцэргээд уудаг. Би одоо бүр яг баг багт эцэргээ уудчаад иддэг шүү. Гурвалтай шүлөө. Хаяа л нэг тийм. Яг Ахын тэр баг багаас чи хойш 40 жил амьдчаад. Тибет настан ба. Настай юм шүү дээ. Одоо мартаж байна. Таны багт Ленинго байсан уу? Би ерөөсө цөөвөн авч иднэ. Тэгэл заахаа шүлтөө бол боломоор байвал дээр нь цай аж ижээл тэгэл ураагаар нь идчихсэн иднэ. За. Би штэ тий. Бөөнтэй цай. Мөгийн хамгийн дургу хоолн би хамгийн дуртай штэ. Тэр ер нь гэхдээ бас яг чи тэгээ байнга идэх юм чи хоош юм уу мэдүү? Хоош штэ. Зарим үед бол амар зуурдаг шүү. Тэр нь юу ч махч авахгүй шүү ядаж. Зүгээр шүү хоол. Уун гоё хоол юм байхгүй юу да. За гоё хоол хийхэж амархан байхгүй юу? жоохон сүлтэл юм да. За. Би болохоор нийслэл салаад. Би нөгөө
юугаар зуны амралтаар тогооч хийж үзчихсэн байхгүй. Тэгэхээр бүх хоолноос уудаад нэг салаатнаас уудаагүй. Тэгэхээр мангар калорит штэ. Таргалахгүй яхаа. Фитнес чинь байгаа. Зүгээр гашлаад тэгээд тэр удахгүй хордоод шинээр нэгнэ. Бэлэр горлон. Гашлаа. хамгийн хордоо гашилт. Тэг чи баг тийш гашлахын тооцсон үг байсан. Наач та өмнөс цол. Энэ нөгөө юуны квизийн номоо штэ. Номоо би тэрэлж явж үзэх хүсч доор нь хүн вай гинэ. Би анхаас аамиг тэрэлж явж үзэх хөхт нь гайхсан штэ. Би тэрэлж явж үзэх хүмүүс байдаг юм билээ. Хүсэл аваад тийш. Мега уучлаарай тэрж явах өөрөө уучлаа. Би чинь тэгээд аамаа чи манай ажилд орж ирээд стресс менежментээр тэрэлж явж үзсэн штэ. Хөө би номод өгөө үзүүлээ. Энэ хагасаа бүтэлсэн зав юу үлээд үгүй завгүй байсан ч гэсэн зав Үгүй манай чимбах үзүүлнэ гэж. 3 өдрийн цалинтай юу Чамбаг хийсэн болохоор нь номоо энд албаартаж бичиж байгаа ш тачтад ямар ёо загнуулсан. Номдоор нь завжиж орж ирээд би номоод өгөө үзүүлээ гэж жижирээд байгаа юм. Нөгөө хүн нь ингээд чамбаг сонирхоод авчаа. Жохон мэдрэмжтэй байл Ямар хамаатай юм бэ? Би тантай зүг явчаа. Одоо би ганцаардалтай юм штэ. Би явуу заа юу. Хамаатай бөөдөө юу. За ерөөсөө шагш 3 хоног юм чи бүгдээрээ 3 хоног сайхан тэрэлж чойрч юм уу? Нэг өдөр чи тэрэлж явлаа 2 дахь буцаад ирлээ 3 дахь тэрэлж. Чи ямар сайтай юм бэ ёо миг алаа иччихсан. Энийг хинтүүдээ зүгээр тэрэлж таа болчихлоо. Мэдээ хатны доор гэж. Би олоход амар. Машиныхын төлөө мөхөр явцал алхаа те би нэгтгэд ажилтай. Нэгтэй тэрэлж явлаа 2 дахь буцаад ирлээ 3 дахь тэрэлж явлаа амар гоё байгаа дээ. Ямар мэдрэлтэй юм бэ? Тэнгүүдээ 5 дахь өдөр чигнээсээ тэрэлж тавьчих штэ. Энэ бүр нэг шаарддаггүй юм шиг ярьж байна те. Дураараа өдрөө өөрөө сонгоод Би ч бүр ингээ өглөөс ирээд уйлал уугаад идэх юм чи асуудал байхгүй надад нэрээ. Би замдаа ч уйлсан нэрээ. Тэгээ чи 3 хоног дараалаад явхаа бодоо штэ. Ямар ядаргаатай бэ чи? Бараг зам харагдахгүй боллоо бүлцсэн штэ. Наад ч нэштэй. Яг ингээд мариус ингээ яг гоё бодоод ингээд яг өвтэйхэн бодоод ингээд хамт олон гоё уур амьсгал орсноор миний юм ууралга болчих. Үгүй. Тэгж хэлэхгүй одоо бүр ингээд бүр нэг цаа алсаас би яг ингэж ихсэн заяа. Би нөгөө нэг мегаг анх яанад эфирд орж ирэхэд амар ядарч гардаг гэсэн байхгүй би ингээ мегаг үгүй ингээд гэсээр тэгээ зүйлдээ ингээ за аясаар ингээ орхичдаг сая би яг ядарч штэ яг. Наад чи ингээд алсаа би тэ нас яваад бас өөрөөсөө ядардаг. Одоо бас юу надад очихвол гэж бодсон заяа. Андэр ингээд яг гоё ингээд юмаа яриад ингээд энэ ямгаа одоо тэгээд ив яриа чи ингээд жигдэрсэн байж идэл тэнчэнээс нэг харин тийм. Яас ингээд харангууд нэг юм алга болсон байна. Би гэдэг байсан шүү дээ. Яг ингээд хүн амт ингээд эрэгтэй эмэгтэйгээрээ ингээд очроо болоод ингээд байж шүү дээ. Алсаас. Тэгээд надчихсан. Тэнд хүмүүс дуртааж байгаа мөл өөртөө очроод одоо тэнгүүд тэнийг юм шиг ингээд охтуудаа манаа зав. Эрэгтөө жоохон хаа гэдэг. Үнэн байж. Юундаа бүлхөдөд цаашаа ороо. Өөрөө тэгэнгүүт хажууд нь чимба нөгөөдгийг бас манаастай. Тэгээ чимба тэр чимбага та одоо гэр оронд очиж санаж гисэн чи энд энийг онуулах гэдэг. Амар хартай чи. Манайга манаастай. Оршилтоо төгсөл хоёрын мега тэнд байгаа хүүгнүүдийг манаастай, мега чимба манаастай. Гэхдээ нэр айгүй олон удаа тэгжсэн шүү дээ. Яг ингээ хүмүүс газаргүй болоод орон дээр хөвчөөсөн амар гоё байхгүй. Тэр чигээ намайг мартаа бүгдээрээ уучраа олж байгаа байхгүй. Тэнгүүд бүгдээрээ намайг аргахгэж хурж ирдэг байхгүй. Би тэгээд амжих тэрийн дуурайгаад тэгээд бүгдгээ цогдоод надад бүгдээрээ цогдоод ёо ямар бэлэр том шаврын хаалт бэ уухад байсан. Бүр 5 гэрийн цаана байгаа 2 хүн хурж ирж байгаа. Яа сата. За Улаанбаатар хотод 17 цаг 32 минут болсон. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Ар Жанжуулангийн анхны ундрагаас авсан аршаан хандгата жанжуулан дэмжиж ажиллаж байгаа. За хандгата жанжуулан аршааны
Их ундрагыг бохирдуулахгүй он удаан хугацаанд онгод агшин байдлаар нь хадгалах хойч үедээ өвлүүлэн үлдээх үүднээс 2011 оноос ундрагыг онцгой хамгаалтанд авч хэрэглэгч олонд хүргэх зорилгоор хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан савлгаатаагаар үйлдвэрлэх болсон та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл үндэсний брэндэд дэмжээрэй. Захиалгын утас 8855 37 73 8855 37 73. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ авлагч Аржанчуулангийн анхны ундраас авсан Аршаан Хангата Жанчуулан баярлаа. За өргөц асуултууд үргэлжилсээр. Одоо над дээр ирж байгаа штэ. Тэгэлсэн юм. Одоо юу болоо. За. За таны амьдралынхаа туршид хийсэн хамгийн солиотой зүйл юу вэ гэдэг. За устгах гоё. За. Энэ зүйл зохиолч тийм болоо. Айгу. За та нар айгүй олон жил надтай хамт ажилласан үед юу та юу гэж бодож чи миний хамгийн солиотой үйлдэл юу гэж бодож байна? Төрсөхгүй гадуур явсан. Тийм ээ үнэ. Тийм үү? 100 явдаг штэ. Бариу даашин зөмсөд явдаг. Тэгвэл ингээ ором гараад байдаг. За Тэр чинь юм галзаа биш үстэй. байдаг. Төсөөлөхгүй шүү. Би өөрөө бодож чадсан. Би өөрөө бодож чадсан. Заваараа тэг бодоод явчихсан тэг бүр. Тэгтээ хөөе. Дэргүүр хормоотой хувц өмсөн үедээ бол өмс тэгж явахгүй штэ. Тэр чинь хормоо мормоо салхин хийсэн. Балард юм байна. Гэж дуусаад. За өөр юу гэж бодож байна? Чамайг өөрөө ч Надаггүй. Би энэ олон солиотой үйлдэлийнхаа алийг хэлэх юм. Би насаараа солиотой юм хийж ирсэн угаасаа. Чи өөрөө мэдгүй байх би яаж. 12 дахрын барилгуудыг дээрс гарч чимба би чам тайртай. Ёо. Тэгээ тэндээс ингээд том зураг унгаагаал. Үүшээ би юу 9 нохрын жартакан дээр яг ингээд өнхрөө дундчихсан тохиолдол байгт би яга нөгөө юугаар ярьжсэн мэт та нарт нөгөө нэг хурал дээр нөгөө юу ярьдаг штэ. Үгүй тийм одоо энэ мэдрэл биш юм. Амар юм чинь бол нөгөө нэг хүмүүсийг хаяад юу ш Ирээвэр саунд руу зулрах штэ ерөөсөө. Зүгээр ямар ч хил ам байхгүй зөө. Тэгээ нөгөөдүүд нь хүлээж байгаа Зулраадах тийм. Сүүлдээ ингээд шилэрчдэг байхгүй. Сүүлдээ ингээд яатсан болдоо санаа зовж байгаа байхгүй. Нөгөөд чи одоо хайцсан болдоо гэд. Хөдөө мөдөө хамаагүй штэ. Хөдөө мөдөө. Техникэн дээр ингэсэн. Тэгээд байна уу? Хайчгаа бид нар хүлээгээд байна. Ирээвэр саунд дээр. Наад чинь солиотой үйлс байх гэдэг үйл юм шүү. Тийм штэ. Наад чинь бас хэвэл үзэгдэл. Хэвийн хүмүүс бусад хүмүүс солиотой миний хувьд бол хэвээ үзэгдэл. За. Чимбагийн хувьд надад тийм солиотой үйлдэл байна уу? Чи нэг олон нийтийн газар яасан бол таа. Яасын бэ яасын. Чи юу балаа юм яриад байгаа балаа өгч. Чи яас балай бодчих. Үгүй надад чи мэдээд асуугаад байгаа байхгүй юу? За. Тэгэхээр нэвтрүүлэг устгах. Кино театрт Биш кино театрт арайч биш шүү. Нэвтрүүлэг устгах юм болохгүй. Миний тэр ариун сайхан өргөөг болоорой болохгүй. Тийм би бол энэ олон 45 жил амьдрахтаа маш олон солиотой үйлдэл хийжсэн учраас яг алийг онцолж ярих бол мэдэхгүй байна. Мягмар цэцэг. яа өстө чигнээс согтуудаа. Содын дэргэний ажилтан мягмар цэцэг. Заавал тэгээд тэнийг юм ярих чагаа тэр. Стөөгд согтуу таач гэж. За. Согтоста. Согтоста маш. Хөөе согтуудаа амар өндөр нөгөө нэг юм хашаад авцсан байсан шүү дээ. Одоо надад ийм сорь байдэн штэ. Амар өндөртөө яг хэр зэрэг өндөр. Амар өндөртөө хэр зэрэг өндөр. Нилээ өндөрөө. Тэр чинь баг 2 метр хагас мах. Шууд ингээд хап гэ хараагаад уу. Мэдгүй тий амар ингээд тэр амар юм өргөстэй нэг юм юунууд байсан байхгүй юу? Яашаа. Тэгээ байхгүй. Илчингийн хашаад авсан юм аа. Тэгээ жижигхэн юм байсан. Энэ амар байсан зөө. Сарсан биш үү? Тэгээд би энэ хараа хянгаа ингээд тэр нөгөөнд юунд нь ингээд хохтоод ингээд бүр ингээд ураад хайцсан заяа. Тэг ингээд энэ чинь бүр ийм араа нүх дотроо ийм нүх жалгах шиг нүх үүссэн заяа. Миний энд штэ энэ өвддггүй юм бэлээ. Амар байсан. Би ч тэгээд яг тэрийг ирүүлдэ ямар хашаавыг харчихсан байхгүй. Тэгсэн байсан. Би чамд ч одоо чиний хамгийн солиотой үйлдэл чинь сүнсэн дараа болсон За миний нэрээ хамгийн сүүлд хийсэн хамгийн солиотой үйлдэл бол юу яасан бэ? Шилэн дөркөө хөрөөд голын чимээ дээр байгаад тэнгуү шууд шилэн дөркөө тайлангуудаа нүцгэн доогоороо нүцгэн тэгэнгүүтээ зайсангийн орой дээр гарцаа явж исэн. Зайсангийн орой дээр яасны чи мэдж байгаа шүү зүгээр. Би тэгж хариул заяа. Би мэдж байгаа Тэр шүү. хамгийн солиотой үйлдэл байсан юм байна. Шүний клубд ингээд хөхөвчмэн бариад байхад тайлангуудаа авч идсэн байсан. Яах вэ? Би тэгвэл За одоо чи энэ хоёрыг дав. би дээшээ давах уу? Би тэгтээ нэг дээр үе
зориг гаргаж хийсэн юм гэж ойлгох ёстой үү? Хамгийн солиотой үйлдэл. За нэг тэнэг юм ярь бата. Юу яжсэн юм бэ? Би 10 дугаар анги төгсөх болоод гэсэн чи хүнтэй өрхөж үзээгүй. Тэгээд эмэгтэй хүн гэж гуйх ингээ хүчээр өөрөө хүчээр байхгүй юу? Тэгж жагаад орцонд ингээ бүр хацар мацар улаагаад яг нэг хүний тэгж өрхийг чилсэн. Би тэрийг өөрөө амар хүчилж хийсэн. Тэр надад амар. Чи 10 дугаар ангид өсгөл хүнтэй өргөцсөн байх ёстой гэж бодсон юм байна тий. Яг Өөрхийдөө би өөртөө үерхүү зайл гэлээ. Тэг хөө тэгээд явпа юу минь гэж. Тэгээд тэр чинь зөвшөөрсөн юм уу? Аа за болж. Хол төгслөө ирэхээ өгөхлөөр асар царай модель байсан шүү дээ. Зүгээр уулзсан байсан. За Би миний бүр солиорлууд бол бас үнэхээр дил радиогоор хамаагүй өрсөлдөхгүй шүү. Жон гайгүй. Гэтэл байж тээ би ингэсэн миний зүгээр би дарангад явж хагаад голтоод би ярих гэж тэнгүүтээ байж тээ тэрийг дахиж ярихгүй шүү. тэнгүүтээ машина зогсоо гэсэн чинь. Тэгээ машина зогсоо гэдэг нь яг ч байгаа мод гэсэн чинь би та нар мосоотой зүг явахгүй өвгдөө эцтэйгээ унтлаа гэдэг. Дарингийн нэг хоёр том хүн чулуу байдаг шүү дээ. Мэдгүй за. Хаан хатны том хүн чулуу байдаг байхгүй. Тэрний хажууд би мишокод илгээд унтаад гисэн. Йоо. Би шүс ирсэн. Та тийм ухаа агсан. Тэгээд таныг орхио явцсан юм уу? Тэд нар ойрхон л доо. За. Ойрхон баггүй. За. Тэд унтж байгаа шүс ирээд тэгээ ингээ харсан чинь ингээд доошоо ингээ суугаа харангууд тийм нэг яг намайг хүн тавьдаг газар тавьдаг гэсэн. Йоо, ямар амар юм бэ? За. Таны амар бас ингээд Чи бас удаа хийсэн солиотой өнгөрсөн лооны 4 өдөр кьюс дээр нэг физик авчихсан шүү дээ. Банк хийдэг үйл анжигуу. Тэр банк хийдэг үйл Оо энэстээ солиотой. За тэгтээ хүүш хүү манай хүн чинь харин яндаа ёстой хоншоортой гаргадаг шүү. Тоглож яг тэрийг хоншоортой гэдэг Тэгвэл би яг хуваах гэдэг штэ чи. Энэ ашиг сонирхлоо юм орсон. За одоо дараагийн зөвгөр асуулт. Ямар асуулт вэ? За хамтран ажиллагч. Йоо, манай үрмэс асуултуудыг зүрхэр болгоод байна ёо. За хамтран ажиллагч ярьсны дараа өргөжлүүлнэ. Дараагийн асуулт мега дээр очиж штэ. За Улаанбаатарт 17 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Япон чанарын Такатагаас чанар бол аюулгүй байдал Накабена Наклад хамтран ажиллаж байна. За, Японд үйлдвэрлэгдсэн гэдгийг бол хүн болгон мэднэ. Тэрч битгий хэл 95 жилийн туршлагатай Японы номер 1 брэнд Nakabena Nakladны үйлдвэр нь Японы Ямагата хотод байрладаг дэлхийн хурдны галт тэрэгний тоормсны накладыг үйлдвэрлэдгээр онцлогтой ингэж байгаа шүү дээ. За би танаар тараа бүр саяхан ингээд яг нэвтрүүлэг ороход шинэ мэдээлэл ирсэн баггүй Такатагаас. Би нэг Nakabena Nakladыг одоо хүмүүс айгуу сайн мэддэг болчихж байгаа шүү дээ. Би цоо шинэх мэдээлэл хүргье заяа. За Takata Japan Auto Parts 4 ийм сервистэй 3 сервистэй салбар. 4 гэсэн. Сая нэг нэмэгдсэн гэсэн. 4 сервистэй шинэ салбартай мэдээлэл заяа. 10 үйлчлэгийг үн төлбөргүй хийж байгаа. Па. За нэгдүгээрт нь хөдөлгүүрийн тос солих хугацаа болсон эсгийг шалгаж байгаа. Хоёрдугаарт нь хөрөлтийн шигний температур хэвэн байгаа эсгийг шалгаж байгаа. нөгөө нэг миний нөгөө дурангаар хардаг. Нөгөө ягаан юм хийдэг. Ямар юм гэдэг лээ? Оскар хэлээ. Антифриз. За. Гуравдугаарт нь агаар шүүгч болон салон шүүрний бохирлын төвшийг шалгаж байгаа. За дөрөвдөг нь аккумуляторын цэнэг дуусч байгаа эсгийг шалгаж байгаа. Тавдах нь сэвчээ мууцын эсэх болон тог хаялтын асуудал байгаа эсгийг тос үлээ тог шалгаж байгаа. За үлдсэн тавыг данж байгаа хэрэг. Кропны тос солих шаардлагатай эсхийг тодорхойлно. Шил арчигч эрзэн илэгдэж муудсан эсхийг тодорхойлох. Би тодорхойлуулаад бид дээр солиулсан. Янзын гоё шил арчигч солиж өгсөн шүү. Гэртүүлийн систем бүрэн ажиллаж байгаа эсхийг шалгана. Түлшний шүүх солих хугацаа болсон эсхийг тодорхойлох. Тормсны накладны илэгдэл хэмжээндээ өрсөн эсхийг тогтоох. Энэ жишээлбэл гэрэлтүүлгийн системээ шалгуулахгүй бол бид нар мэддэггүй. Орой болонгууд цагдаа гинцгсоос таны тэр гэрэл чинь асахгүй байна. Торгон гэж торгочдөг баг. Нулимсан гэрэл мэрлэгээ байт юм билээ шүү дээ. Би шинээс 2 доор мэдээ хэлчихсэн. Сайн миний шинэ мэдээг авчлаа. За, байршлуудын усныхан дугаар дэлээд өгчгөөхөө. За тийм. Улаанбаатарууд болохоор хаан бол E-Mart би нэг давхурт байгаа юм байна. Сансрын E-Mart-ийн 6 давхурт, за мөн 10 дугаар орлын E-Mart-ийн би нэг давхурт, ТБ даануудын замын урд Panasonic-тэй байрны нэг давхурт. За тэгээ Баянбүрдийн тасхан байгаа тий. Өксөх зам дагуу M-Oil-ийн шатхуун түгээх станц дотор байгаа. Тэгээ нэгдүгээр орлын арын зам дагуу Отгонжуулан авто сургуультай залгаа Takata Япон салбаг байрлаж байна гэж. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар усны дугаарыг хэлсэн үү? 72 11 11.
За 72 11 тэгээ Takata Japan Outparts гэж бичээд Facebook руу орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Япон чанарын Takatагаас чанар болоо айлгүй байдал Akabena наглаад хамтран аярлаж байна. Баярлаа. Хөөе цаан ч нэстэ Анжгаа Жимба хоёр булаацалтгүй зөндөө олон тэрэлж үзээгүй байна. Шивэдээс бүр танд виски явуулъя гэсэн байна. За. Ямар гоё. Хизээ ирэх тэгэхээр тэрч. За дараагийн асуулт. За өрмөц асуултууд үргэлжилсээр дараагийн асуулт болобос мегадар очиж байгаа тий. За хэрв та амьд эсвэл үгсэн хин нэгэн алдартантай ямар амар үгсэн нь ч бас юу вэ? За үгснийг хаслаа заяа. Алдартантай орой олонд одоо орой олонд хамт орохыг борох юм бол хэнийг сонгох вэ? Би гэрлэх чигээ сонгоно. Аяа. За яшка. Чи анд штэ тий. Өдөр болгоо уулзтай бэ чи юу гэх вэ? Одоо яг ингээд нүүрээ харж байгаа тий. Та яаж ингэж од болсон бэ? Аяа. Наа чи нааг тий хийгээд байгаа аахгүй явуулаад байгаа аахгүй. Хүчтэй би дундын сангаас таныг дайлъя. Дундын сангийн захирал би байна. Би гарын үсэг зурж ирээд наа мөнгө чи гарна. Чи жинхэнэ завчи. Оо яа. Дундын сангийн Мариси мөнгөн дээр ажиллах гэж байна. Оо, ёстой болохгүй шүү дээ. Тэнгүүд яагаад энэ мөнгө гарч авсан бол яагаад тэ мега чи дээр юма бичээгүй шүү мичээгүй шүү гэж заяа. Аяа. Чи дундын санг зүгээр хоёул хоослё. Аяа. За, Чимба. Юу үстэй алдартан одоо краш хийж болно шүү дээ. Болно. Гэтэл хүн болгоны таньдаг За яах вэ? хэлж мэлвэдэ чи. Яг та нар ойрхон байгаа ш та нарыг хэлэхгүйгээр өөр хүмүүс хэллээ шүү дээ. Зүгээр үстэй гэж хэлээд би нөгөө MBC-гийн нэг эмгтэй хөтлөгч байдаг байхгүй. Тэрийг ингээд мэдээ өмнө бэлтгэх болгондоо харсаар хагаад ингээд бүр амар таалагддаг болсон. Тэгээ сүүлдээ ямар хувц хүмүүс Солонгосын телевиз гэсэн юм уу? За. Тэгээ сүүлдээ ямар хувц хүмүүс чинь нүрээ яаж буцсан өнөөдөр үс нь ямар өөр вэ гэдээ бүр амар тэгж хардаг болсон. Тэгээ би магадгүй тэр үедээ нэг уулзч үзэх юмсан гэж тэгж боддог. Тэгээ тэр санаад орж. Та ойрд анжгаахтайгаа хоолтойг шүү дээ. Оо тийм шүү дээ. Эндээс ихгүй шүүгээсээ. Хотоо өнөө эндээс юм байна. Одоо нэг нөгөө юунд тоглодог чинь шаргигээ тоглодог охин чи юм блэ? Нэг Инэрл. Нөгөөх нь Ямар өөр хүүхэн бэ те? шаргигээ тоглодог. Нөгөө нэг томчгтэй юу? Яагаад те нэг сонин нэртэй штэ. Яа, та зүгээр одоо танаа хар сарнаа 35 жилийн ойн тоглолт чинь 5 сарын 24-ний өдөр зохион болгогдож байгаа юм дээ. За амраа одоо хийгээч. Йоо, ядраа. За ирхэн мөнгөд үзэгчтэй. Рекламыг ингэж гой дундуур нь оруулж иж болдог байх юм. Амар орж идэв штэ. Гараад надад мөнгө төлөөрэй. Хүй, мөнгө өгөөрэй. Хотлоо яаж тохирлож орж ирсэн юм шүү. Агар гайгүй дундаас мөнгө авч байгаа. Бадараа санахгүй жүжигчний нэр санах гал бөө юм болоод байна. Яа, би ч нөгөө нэг бүсгүй киног үзснээс хойш Ариун Бямбэг крашлдаг болсон шүү дээ. Ариун Бямтай нэг хоол итчих. Та яагаад энэ үсээрээ ингээд Ариун Бямбэг дуудаад байгаа юм. Ариун Бямбаа Ариун би бас юм өстэй. Ажиг атархад ариун бомб гэдэг шүү. Йоо. За саан тасалгаанд хариулах цаг ирлээ. Манайхаа одоо. За. Бүгд сая хариулсан шүү дээ. За одоо хэрв та аль нэгийг сонгох хэрэгтэй болох юм бол алийг нь сонгох вэ? Аад нь алдартай байх, Б нь мөнгөтэй болох, В нь аз жаргалтай байх, Г нь цаг завтай байх гэж байгаа байхгүй юу? За би бол ингэж бодож байна. Аз жаргалтай байх гэдэг чинь угаасаа хүн өөрөө л одоо мөч хорон бүхнийг одоо жишээлбэл би хөлөө хугалцсан сар гарan хөвтөж хагаад усанд орсон чинь тэр бол аз жаргал байсан байхгүй миний хувьд. Тэгэхээр хийсэн үйлдэл болгоноосоо аз жаргалыг мэдрээл явах юм бол аз жаргал чинь ерөөсөө би өөрөө л бий болох юм байлээ шүү дээ. Би аз жаргалтай хүн усанд орохыг харахыг сонгодоо. Би дандаа аз жаргалтай байдаг. За тэгэхээр шүү дээ те мөнгөтэй болох цаг зав би мөнгөтэй болно. Мөнгөтэй л болох юм байна. Дандаа ингээд мөнгөнд дуустгүй. Нэг усанд орох яасан би. Би ер нь бол цаг завтай л аймаар. Би өөрийгөө хөгжүүлмээр. Би мегатай адилхан сонгомоор байна. Яг үнэндээ бусад гурав байгаа юм шиг санагдав. Тийм. Бүр нэг. За би болохоор одоо тэр л их олоолаа явах болсон шүү дээ. Тэгэхээр мөнгө хэрэгтэй. Тэр олон хүмүүстэй явах гэж. Та хоёр цаг завтаа битээр мөнгөтэй болох тийм үү? Битэрийн мөнгөтэй болох чинь бол байнгын мөнгөтэй байх штэ, байнгын. Яг битээр цаг завтай л байна. Та хоёр гэхдээ цаг завгүй юм ба штэ тий. Мөнгө болохгүй л ингээд битээр байнга цаг завгүй. Хоёул дундын сангаас тэрэлж байхаа. Мөнгө байгаа битээр. Хайрын хал руу явах юм уу? Тэр мөнгө байгаа. Та хоёроо цаг зав байхгүй. Яна би одоо энэ мягмар цэцгээс ер нь дундын сангийн мөнгө авъя. Тэгэхгүй энэ дундын сантаа ямар ч хамааралгүй юм баггүй юу? Уйлна.
Хүй би менежерийн хүй. Хүй, чамаагийн менежерээр Би тавьсан. маркетингийн албаныхын дарга нь. Манай дундын санд байна шүү дээ, За тий. манай хоёр тайвшраарай. Ям очор гэж хүн байгаа, цэцэг гэж хүн хоёр хүн байгаа. Тэнгүүдээ цэцэг яг хав чам руу ажлаа Хүү тэр шилжүүлсэн. мөнгө ч бүр байхгүй төгж ярил. Яваа Хүү би Яваа аймаг ч байхгүй. Манай дундын сангийн Зүгээр дүн нь бол байгаа, мөнгө нь бол байгаа. Нэгэд байгаа юм биш. Нэгэд хэрэлжээ мартаа гэж юм. За санд асуулгын дүн гарсан байна. Яг одоо манай лавыг 507 хүн үзсэн байна. За санд асуулга нь энэ баяраа ирэхээр ингээд яг энэ санд асуулганд оролцооныхаа тоо гаргаж өгдөг байхгүй юу? Сто мундаг. Бусдад нь гаргаж өгдөг. Чамаа бас тэрвж авч явлаа. Чи гаргаж өгч чаддаггүй. Яадаг. За 389 хүн санал өгсөн байна. Сайн байна. За хэрв та аль нэгийг сонгох хэрэгтэй бол алийг сонгох вэ? Ад нь алдартай байх гэдэг дээр 15 хүн буюу 5%. Ёстой тийм шүү. Хар ядрага хүн шиг амьдрч чадахгүй. Ёстой энэ алдартай байх ч ёстой тийм шүү. Бэд нь мөнгөтэй болох гэдэг дээр Чамбапит хоёрыг нэмээд 121 хүн буюу 42% заяа. За аз жаргалтай байх гэдэг дээр 239 хүн буюу 48%, цаг завтай байх гэдэг дээр тоо хоёрыг нэмээд 16 хүн буюу 5%. За тэгэхээр манай Тэрж явах дургу хогнууд вэ? үзэгч сонсогчид бүгдээрээ аз жаргалтай байх гэдэг дээр ер нь бол дийлийнх нь 48% саналаа өгсөн байна шүү дээ. Аз жаргалгүй хогнууд Цаг завтай байх чинь гоё штэ. Тийм шүү дээ. Цаг цагтай байвал аз жаргалтай биш шүү дээ, тий. За. Тий, дундын сартай юм чи тий. За, манайха өргөц асуултнуудаасаа дахиад нэг асуултанд газ хариулах уу? За, одоо газ хариулаад яваа шүү. За. Та галзуу эрдэмтэн байсан бол мөнгө ёс зүй асуудалгүй бол ямар туршилт хийх вэ? Мөнгө ёс зүй асуудалгүй. Аа. Ямар туршилт хийх юм? Галзуу эрдэмтэн байсан бол. Би галзуу зааж би өөрөө галзуу. Би хариулчих. Тэг олон дийлдөө туршина. Садата хаг. Хараад идэр тэр дийлдөө гэдэг нь юу юм болоо? За. За янз бүрийн тийм нэг орон зай маш шинэ тийм юм туршиж л үзэхээс таа бидгүй. Харин дийлдөө туршия хоёул. За дийлдэгод юм сонгоод арай төвгүй байна. За. Би байж тээ одоо байгаа сармагчингуудыг хүн болгохыг л туршин да. Чигнээсээ яг хүн болгоноогүй юу гэдэг. Дундын цагаас. Би галзуу агнаасаа дундын санд мөнгө байгаа гэдэг. Би ээжтэй те ингээд хүн нас нь бол явна заяа. Хорвогийн жамаараа үхэн. Гэхдээ хөгшрөхгүйгээр ингээд гоё юм. Одоо яг аль насныхаа гоо зүгслэнгээр баймаар байна ингээд хөгшрөлтийг цогсоох өөр ямар процесс боломж байна бүгдийг судалж үзсэн. Хэрэг тэгчүүл хүмүүс үхгүй төлөө тэмүүлнэ. Тэ ингээд мяраад байгаа учраас одоо хурдан үхийг боддог байхгүй юу? Дөрүлээ айгу миний дийлдонуудыг туршаа цуг. Тэрэлжид. За энэ хүрээд 2025 оны 4-р сарын 22-ны Мянмар гарагийн Яна нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцаагаас уриатагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Япон чанарын Такатагаас чанар болоо аюулгүй байдал Акабана наглаад за мөн таныг сонсож байна гэсэн уриатагаар интернет имлэг хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3.